сайн байна. За. Хижээлээ мэгч. Ер нь маш цогцоор нь бүх юм ил дутуугүй хийж байгаа шиг байна тий. Юунд гарахтаа нэлээд гарах чинь хэдэн сар хийж ингэ авснаас хойш Авснаас хойш яг 150 хоногийн туршид bijээгээд тэгээд нэлээд гарч. амьдын чин хэдээр нэмэгдэж байна ер нь? Амьдын жин бол ерөнхийдөө нэг 300-аас 200-аас 300 ил нэмэгдэж байна тий. Чинь тий. За. Анх нэг 150 ил дээрсэн бол нэг 300 заавалч шинэ. Анх ирсэн чинь ингээс хамаарч байна л да. За одоо ингэж гантгсан байгааг одоо амьдын жингээр жигэн жүжиж байгаа тэгээд нялгаанд оролцсон. Амьдын жингийн тэгээд дээрэс нь яг нөгөө хугацаа тижээлийн нөгөө хугацаа байгаа шүү дээ. 150 хоногоос мэдээж илүү хоногоор тижээх юм бол тижээлийн өртөг нэмэгдэнэ. Тэгээд тэр тооцооллуудаа хийгээл. Энэ жилийн өвлийн энэ 100 хүүтрэл хоёр дээр нь ямар нэгэн одоо жин алдах малтах тийм юмуд ажиглагдсан. Манай дээр л тийм асуудал гараагүй. Тогтмол тижээлэгтэй байдаг учраас тижээлийн норм жорыг яг тэр тухайн цаг үеийн тохируулаад өчтдөг учраас амьдын жингээ алдагдал тийм их асуудал бол гараагүй. Ямар нэгэн өндөрлүүд бол гараагүй. Тэрнээс үл дулаан байранд шинэ байранд л байсан биз дээ. Яг л эндээ ингээд 5 сарын хугацаанд яг л энэ хашаанда өвлж бай, зунч бай, намарч бай. Тижээлийн юу нь өөр байна гэж үг шүү дээ. Тийм хүчтэй тижээлж байгаа учраас. Тижээлэг арчилгаан малганы хувьд. Услагын хувьд яаж вэ? Бүлээн үү? Услагаа болохоор манайх яг одоо орон сууцны байр шиг одоо хөлтийн зэрэгээс доошоогоо метртээс 200 метрийн гүнээс ингээ сангийн шугам явчихсан байгаа. Тэгээ одоо андч тэр нэг юу байгаа даа нэг шар тийм ээ тэндээсээ ингээ ус уучдаг. Тэр нь нөгөө хөвөртэй учраас дундрангуут нэргээ дүүрээд идэг. Энэ хойтолт бол манай усны нөөцийн байгууламж байна. Өвөл тэгэхээр бүр хүүтэн биш гэсэн градус. Градус нь энэ яг энэ төхөөрөмж дээшээ гарч ирж байгаа хэсэг дээр халаагчтай. Тогтмол температураа өргөжтэй гэсэн. Тэгээ энэ дотор болохоор 3 том тийм нөөцлөрийн савтай. Нөөцлөрийн сав маань хэрвээ тогмог тасраад асуудал үүслэх гэхэд 7 хоног хүрээ хангах чадaltaй. Энэ одоо 103 аймагаас ирж байгаа энэ Монгол нөхрүүд дотроос одоо яг аль зүсмийнх нь нөхөр илүү жин авч байна. Ер нь бол махны чиглэлийн сайжруулалт хийсэн ангус центр бол илүү жингээсээ нэмж байна. Тийм үү. Тий. Үйлдвэрлэлийн байдал сайтай бол илүү сайн жин. Манайхан ер нь одоо улаан ангусны релизүүд, хар ангусны релизүүд нэлээд байдаг болчихшоо тий. Ер нь дорнот руу бол нэлээдгүй болсон байна. Орондоос авчирч өгч байгаа малчд бол тиймэрхүү релиз зөвхөрүүд нэлээд ирж байна. Бас энэ хуучин дадлын цагаан самтал гэж нэрлэдэг тий. Тэр өхрүүдийн бас нэлээд үйлсэн чинь хамаагүй байна тий. Энэ арай мах сүний чиглэлийн нөхрүүд илүү тижээл авах нь илүү байна тий. Илүү тижээл авах нь өндөр дээрээс нөгөө нэг генетик потенциал сайтай учраас тархлыг авч тэгээд биерхүү болох. Тижээлийн дутагдалд орохгүй бол одоо манай улсад ч юм бол жилийн 3 сар л одоо хангалттай шим тижээлээ авч чадчихна. Бусад үед нь бол дандаа тижээлийн хомсдол, тижээлийн одоо шим тижээлээ байгалаас өдөрт авах шим тижээлээ авч чаддгүй учраас турж ицээд ингээд давж яраад идэх шалтгаан байна л да. Энэ юу вэ нөө? Одоо Монгол нөхрүүд тайлцаад авч байгаа нөхрөдөө тус тодорхой хэмжээнд амьдын жингийн стандарт тавьж байгаа. Амьдын жин бол 150-аас дээш хэлтэй бирүү байгаа. Сар нь бол 12-оос 20 сартай 90 бирүү. 90. Энэ одоо тэгэхээр 9 хоног та нэмэгжүүлээд бүртгүүлж гэнэ үү? 9 хоног манайх одоо тэр төхөөрөмжн дээр буулгаад тэгээд дамжуулангуудаа мал хүлээ авах хэсгээрээ дамжуулаад тэндээ одоо нөгөө туулга хийгээд юмКгээд гадна паразитыг устгах арга хэмжээг аваад тэгээ эмгжүүлж бүртгүүлжүүлж програм дээр оруулаад тэгээд одоо энэ хашаанд оруулдаг гэсэн. Тэгээ энэ хашаанд орсноос хойш 150 хоног. Эрүүл гэдгийг баталгаажуулалтын хэн хийж байна? Эцсийн баталгаажуулалтын өөрсдөө юу нэ? Эрүүл гэдгийг нь бол одоо нөгөө ер нь бол өөрсдөө 150 хоногийн туршид ямар нэгэн энэ тарай нэмэлтээр хэрэглэхгүй. Тэгэл шууд анх эрэхтэй бол нөгөө паразитын эмчилгээ буюу одоо шимэгч хорхоо юу гэдэг нь те туулгаг бол юу ачиж байгаа. Тэгээ тэрнээс хойш бол дандаа энэ тижээлээдэл тавлаг байдлыг нь айлуулах хангаал ингэж ачдаг. За баяр энэ
Одоо нэвэртэй мохор хоёрын хооронд зөрөө гарч байна уу? Нэг их зөрөө гарахгүй дээ харцсан гайгүй. Ер нь бол тэгэл малчтаас өөрсдөө ямар хүр авчирна уу андин жиндээ тааш тохироод л тохирох юм бол тэгэл авчдаг. Мэдээж нөгөө гуур буюу нөгөө нуруунд дээгүүрх юу байдаг шүү дээ, паразит байдаг шүү дээ. Тийм паразиттай хөрийг бол манай хаавдгүй. Дараа нь яг бүтээгдэхүүн гологдол буюу нэг стик энэ дээр асуудал үүсгэж байдаг учраас.